11 наснда хамгийн анхны хувьцаагаа аваад тэр дөрөв мөнгө алдсан. Тэглээгээ тэр тухайн үед бууж өгөөгүй, хөрөнгө оруулахаа зогсоогоогүй. Харин ч амьдралынхаа хамгийн том сургамжийг олж авсан байдаг. За тэгвэл энэ нэрхэм хин бэ? Hi, хөрөнгө оруулагч lifelong learner Тэмүүлэн байна. Та манай MoneyWise Master Channel-ыг subscribe хийгээрэй. Орон та бүхэндээ би үнгүй, танд хэрэгтэй, танд хэрэг болох гой юмнуудыг бэлтгэж хүргэх болно. За ингээд let's talk about money. За өнөөдөр та бүхэндээ би нэгэн үлгэр домог шиг хүний тухай яриа гэж бодлоо. Тэр хүнийг бол зарим нь дэлхийн хамгийн баян хүн гэдгээр мэднэ. За зарим нь болохоор бүх цаг үеийн хамгийн амжилттай, хамгийн супер хөрөнгө оруулагч гэж боддог бах. За зарим нь болонгууд баг танихгүй шиж магадгүй, хизээс сонсож байгаагүй шиж магадгүй. За энэ үлгэр домог шиг хүн бол Warren Edward Buffett гэдэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, хамгийн амжилттай хөрөнгө оруулагч хүний тухай ярилцъя гэж бодлоо. За тэгээд яагаад энэ хүний тухай ярих болов? Яагаад ийм контент хийх болов гэдээ асуугаад бодож иж магадгүй. Хэдэн 7 хоногийн өмнө та бүхнээс асуусан байгаа. Яг сэдвгүй болчиход байгаа биш ээ. Тэгээд та бүхэн миний контентыг цагаа гарцаж үзэж байгаа учраас та бүхний сонсох дуртай, альсгүй сонсохыг хүсэж байгаа сэдвүүдийг ингээ ярилцъя гэж бодлоо. Ингээ чадхад хараа тийм. Тэгээд нэг хүн Warren Buffett-ийн тухай яриачээ, хөрөнгө оруулалтын тухай яриачээ, ер нь хөрөнгө оруулалт хувьцаа, ер нь тэрэг тойрол яриад гэж хэлсний дагуу энэ бичлэгийг хийж байна. За тэгээд бүгдээр Warren Buffett-ийн хүүхэд насны тухай товчхон ярилцъя. Тэгээд тэрнээс гадна өөрийнх нь одоо хөрөнгө оруулалтын философи, хөрөнгө оруулалтын арга барилын тухай бас fun fact нэг хүмүүсийн санаанд орохооргүй те одоо өөрийнх нь habit, өөрийнх нь дадал зуршлын тухай бас ярилцъя гэж бодож сонирхолтой байж магадгүй. За тэгээд Warren Buffett гэдэг хүн 1930 оны 8 сарын 30-нд за нэгдсэн улсын Nebraska мужийн Omaha гэдэг хотод төрж өсжээ. За тэрээр тухайн үед 1958 онд авсан $31,500 авсан байшиндаа одоо хүртэл тэр Omaha гэдэг хотод амьдарч байгаа нэгэн айгуу сонирхолтой. За тэгээд мэдээж багасаа бизнес дуурлаж, хөрөнгө оруулалт, ер нь мөнгө олохыг айгүй их дуурлаж тэрэнд ингэж орсон гэдэг. Тэгээд тэр нь юунаас болсон гэхээр ерөөсөө ааваас нь болсон гэж ярьсан байдаг, бичсэн байдаг. За тэгээд тэрнээс гадна 11 наснда анхныхаа хувьцаа болох City Service Preferred гэж тийм компани хувьцаа $38 авсан юм байлээ. Тэгээд $38 авсан даруйда нөгөө хувьцааных нь үнц нь алдагдаад $27 болоод мөнгө алдсан гэж өөрөө ярьсан байдаг, тэгж бичсэн байдаг. Тэгээд тэр дөрөв мөнгө алдаад буцаж өсөөд $40 болонгууд нь нөгөө хувьцаагаа зарсан байгаа. За тэгэнгүүт зарсныхын дараа хэдэн 7 хоногийн дараа, сарын дараа нөгөө хувьцаа нь $200 болж өссөн байдаг. За энэс мань хүн юу сурж авсан бэ гэхээр амьдралын хамгийн том одоо хөрөнгө оруулалтын өөрийнх нь карьерийн хамгийн том сургамж юу гэхээр төвчээр бол ямар их чухал юм бэ? Хөрөнгө оруулалтанд төвчээр гэдэг үг ямар чухал юм бэ гэдгийг ойлгож авсан гэж өөрөө ярьсан байдаг. За Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын философи номер 1 мөрийг тавьснаас урт хугацааны хөрөнгө оруулалт. Warren Buffett-ийн дарга барил философи нь ерөөсөө урт хугацааны хөрөнгө оруулалт. За түүний хэлэх дуртай үг нь хөрөнгө оруулалтаа хэр удаан хадгалах вэ? Хэр удаан ер нь хүлээх вэ гэдэг асуултанд түүний хэлэх дуртай хариулт нь юу гэдэг гэхээр үүрт гэж хариулдаг. За тэрээр ямар нэгэн компани хувьцааг хурдан баяжих гэж, хурдан мөнгө хийх гэж ерөөсөө авдаггүй. За харин тэр компани 30 жилийн дараа оршин тогтнож байна гэдэгт итгэдэг. Тэр итгэл үнэмшилтэй болж хөрөнгө оруулалтаа гэж одоо өөрөө ярьсан байна. За тэгээд үүнээс бидний суралцах одоо lesson хичээл нь юу гэхээр ерөөсөө хэрэг хөрөнгө оруулалтаас ашиг хүртээ гэж бодвол эрт эхлэе. Тэгээд төвчээртэй хүлээ. За Warren Buffett-ийн 2 дахь хөрөнгө оруулалтын философи нь ойлгож байгаа юмдаа хөрөнгө оруул. За ойлгож байгаа зүйлдээ хөрөнгө оруул гэж Warren Buffett дандаа хэлдэг. Тэгээ өөрөө ч гэсэн ерөнхийд нь өөрийнх нь ч гэсэн философи нь өөрийнх нь арга барил нь ерөөсөл өөрөө ойлгодог юмдаа л хөрөнгө оруулдаг. Жишээ нь ер нь бол техник одоо tech янз бүрийн стартап, янз бүрийн одоо tech компаниуд хөрөнгө оруулдаггүй. Ягаад гэхээр тэр tech компаниуд яаж мөнгө олдгийг Warren Buffett ойлгодоггүй. Нөгөө тал нь юу гэхээр Coca-Cola гэдэг компани хөрөнгө оруулдаг Coca-Cola компани хувийг эзэмшдэг хүний хувьд тэр юу гэж хэлдэг гэхээр Coca-Cola бол маш амархан, ойлгоход маш амархан бизнес. Тэгээд Coca-Cola хүн болгон уудаг, дэлхийд даяар мэддэг team brand, тийм болохоор хөрөнгө оруулдаг гэж бичсэн байдаг. За тэгвэл мэдээж хэрэг одоо Warren Buffett tech компаниудад хөрөнгө оруулдаг, Apple, Google, Microsoft янз бүрийн том компаниуд хөрөнгө оруулдаг байгаа. Тэгээд тэр нь яагаад одоо хөрөнгө оруулах болсон бэ гэвэл тэрээр энэ компаниуд яаж хөрөнгө оруулаад яаж бизнес хийгээд яаж мөнгө олдог гэдгийг ойлгодог. Ойлгохгүй байсан ч гэсэн түнд ойлгуулж чадхаар тийм бүхэл бүтэн баг, тийм мэрэгчлүүдийг
хүрээлүүлсэн байгаа учраас одоо тэр янз бүрийн компанид өөрөө хойлогддог компанид хөрөнгө оруулдаг ба. За үүнээс биднэрт одоо хэрэг болох lesson тэг хичээл нь юу гэхээр ерөөсөл сургамж нь юу гэхээр хэрв чи ямар нэгэн компанид хөрөнгө оруулах гэж байгаа бол тэр компани нэг үйлбэрээр тайлбарлаж чадахгүй, ойлгохгүй байгаа бол хөрөнгө оруулаад хэрэггүй гэдэг зарчмыг л заагаад байгаа. За Warren Buffett гэдэг хүний хөрөнгө оруулалтын зарчим номер 3 нь болохоор чанарыг хямдхан аваа гэдэг зарчмыг эрхлүүлдэг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Warren Buffett гэдэг хүн зах зээлийн үнэлгээ доогуур компаниудыг байнга хайж идэг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр яг л одоо жишээлбэл ярихад комиссийн бараг зах дээрээс хямдхан худалдаж авах гэдэгтээ яг дүүцэх зарчим яваад байгаа. За жишээ нь American Express гэдэг компаниг хямралд ороод хүмүүс сандралдаж яхад нь тухайн үед Warren Buffett худалдаж аваад хичнээн 10 жил хадгалсан байна. За өнөөдөр эргээд харахад яг л алтны уурхатай болсон юм шиг тийм их хөрөнгө мөнгөтэй, тийм их өгөөж өгдөг компани болсон байна. Тийм болохоор эндээс биднэрт суралцах хичээл lesson юу гэхээр ерөөсөл хэрв чанартай бүтээгдэхүүнийг хямдхан худалдаж авах боломж олдох юм бол худалдаж аваа. Тэгээд битгий зар, хадгал. За хизээ нэгэн цагт алтны уурхатай болно л гэсэн үг гэдэг юм зарчмыг зааж сургасан байна. За Warren Buffett-ийн хөрөнгө оруулах зарчим номер 4 нь болохоор дампуур урлаг хэцүү компаниуд гэдэг юм зарчимтай юм лээ. За тэр нь яад юм гэхээр ерөөсөө тэр аль болох хүчтэй бүтээгдэхүүнтэй, аль болох хүчтэй засаглалтай, хүчтэй ирээдүйтэй ерөөсөө дампуурдаггүй компани хувьцаануудыг авдаг гэж үтсэн байдаг. За жишээ нь Coca-Cola гэдэг брэнд байна. Coca-Cola гэдэг брэндийг бол хүн болгон мэднэ. Дэлхийд даяар Coca-Cola гэдэг ундааг мэдгүй хүн байхгүй. Хүн болгон уудаг. Тэгээ дээрэс нь нэг хүчтэй юм болохоор жорн одоо хүртэл нууц хэвээр байдаг. За тийм болохоор энэ юу гэсэн үг вэ гэхээр хүчтэй компани, дэлхийн брэнд, нууц жор, найдвартай хөрөнгө оруулалт. За нөгөө талаар бас Apple гэдэг компаниг авч үзсэн байгаа. Тэр нь яа гэхээр ерөөсөө Apple гэдэг экосистем, Apple-ийн гар утас, жихвч, цаг, MacBook гэдэг юу гэдэг одоо Apple-ийн экосистем тэр үйлчлүүлгийг татдаг, маш амархан хэрэглэхэд амархан, маш гоё бүтээгдэхүүн гэдгээрээ сүрүүлж болдгоо, дампууруулж болдгоо тийм продуктуудад хөрөнгө оруулдаг тийм зарчимтай мөлий. За тэгээд эндээс бид нэр юу сурч болох вэ гэхээр ерөөсөө дампууруулахад маш хэцүү компаниудад хөрөнгө оруулаа. Тэр бол найдвартай хөрөнгө оруулж юу гэж. За Warren Buffett-ийн хөрөнгө оруулахад барилдсан зарчим номер 5 нь болохоор ерөөсөө нүцгэн тоо. Warren Buffett-ийн хамгийн ихэнд асуудаг асуулт нь юу гэхээр хэрв би энэ компани эзэн байсан бол энэ компани надад хэдийн хэр ашиг өгөх вэ гэж дандаа асуудаг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр зөвхөн ашиг орлогыг хардаг, зөвхөн шалдан тоог нь хардаг, янз бүрийн хайп, янз бүрийн мод, янз бүрийн юмыг харахгүйгээр зөвхөн л тоо боддог, ашиг нь юу вэ гэдгийг хардаг тийм зарчим байх нэ. За эндээс бид нар юу суралцж болох вэ гэвэл хийж байгаагаа мэдэх хэрэгтэй, юу хийж байгаагаа мэдэх хэрэгтэй, ямар компанид хөрөнгө оруулах гэж байгааг мэдэх хэрэгтэй, тэр компаниа сайн мэдэх хэрэгтэй гэсэн тийм хичээлийг бид нэр сурж болох нэ. Run the numbers гэдэг зарчим яваад. За Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтаа эрхэмлдэг зарчим номер 6 нь бусдыг паниктаж айж ахад ашиг хий. Эдийн засгийн хямрал ямар нэгэн хямралын үеэр хүмүүс айгаад паниктаа юмаа зарж ахад Warren Buffett гэдэг хүн шопинг хийгээ явчихдаг. За хэмжээний ашиг хэмжээний мөнгө хизээ хамгийн их хийж болдог вэ? Хизээ хамгийн их хийх тийм боломж үе нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө эдийн засгийн хямрал, дэлхийн хямрал ямар нэгэн хямралын үеэр маш их ашиг, маш их одоо мөнгө хийж болдгоо гэж тэр байнга ярьдаг. За жишээ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Warren Buffett гэдэг хүн Goldman Sachs тэгээд Bank of America гэдэг одоо хоёр компанид хичнээн $1 билlion хөрөнгө оруулад өнөөдөр бас нэг алтны уурхайтай болсон. Маш их ашиг түүнээс ингээд олоод явж байна. За тэгэхээр бид нар эндээс юу суралцж болох вэ гэхээр энгийн бид нар хөрөнгө оруулж байгаа бид нар ямар нэгэн хямрал болоход айж паниктаж болохгүй байх нэ. Юмаа хурдан унаад байна гэж зарж болохгүй байх нэ. Тэнгүүт нөгөө талд нь яадаг гэхээр баян улсууд чиний алдсан мөнгийг тэнд ашиг болгоод гаргаж авдаг байх нэ гэж. За яг үүнтэй холбоотойгоор түүний эрхмэлдэг 7 дахь зарчим нь юу гэхээр ерөөсөө төвчээр сахилга бат тэнцүү хөрөнгө гэдэг зарчим. За тэр нь яадаг гэхээр Buffett нэг удаа ингэж хэлж байсан байгаа юм. Хөрөнгийн зах зээл бол төвчээргүй хүмүүсийн мөнгийг төвчээртэй хүмүүс рүү шилжүүлдэг нэг механизм юм аа. Яг түрүү ярьсан Бид нар айж сандраад юмаа зарж яхад нөгөө талд нь мэддэг улсууд тэнцээ шопинг хийгээд бидний алдсан мөнгийг тэнд ашиг болгоод авч идэг байх нэ. За энэ Warren Buffett-ийн бас нэг зарчим байх нэ. За тэрээр улааныг дагаж ургаж, шарыг дагаж шарвдаггүй. Зөвхөн ерөөсөө төвчээрдөө хүлээж байгаа л ямар нэгэн боломж гарч ирэн, ямар нэгэн
паник ямар нэгэн боломж гарч ирэнгүүт тэнд шопинг хийгээд тэн дээр тоглолт хийдэг хүн байх нэ. Тийм болохоор түүний баримтлагч зарчмын ерөөсөө төвчээртэй тэгээ сахлах хоттой хүлээснээр хизээ нэгэн цагт түүнийхээ бал бурмыг хизээ нэгэн цаг хүртнэ гэдэг философиг дандаа баримтладаг. Тийм учраас одоо ийм амар хөрөнгөтэй, ийм амар амжилттай, насан туршдаа бараг 80 хэдэн жил, одоо 90 хэдэн он гэхэр чинь 80 хэдэн жил ингээд хөрөнгө оруулсан хамгийн баян хүн болсон байх нэ. За тэгээд үүнээс гадна та бүхэндээ бас fun fact ярилцъя гэж бодлоо. 15 настайдаа Warren Buffett гэдэг хүн сонингийн газар худалдаж аваад яах гэж худалдаж авсан бэ гэхээр ерөөсөө тэн дээр хэвлэгдэж байгаа хөрөнгөний зах зээлийн news, хөрөнгөний зах зээлийн мэдээг унших гэж авсан байгаа. Гэхдээ буцаагаад зарахтаа ашигтай зарсан гэж тийм fun fact байд юм элэ. За тэгээд тэрнээс гадна хамгийн одоо өөрт нь одоо дэлхийд алдартай хамгийн нэг хийсэн худалдаа авалт нэг deal юу гэхээр 1964 онд одоогийн Berkshire Hathaway гэдэг компани худалдаж авсан юм байлаа. За тэр нь тухайн үед одоогийнх шиг яг ийм хөрөнгө оруулалтын тийм том фирм байгаагүй. Тэр нь текстил хувцсны үйлдвэр байсан байлаа. Яагаад энэ компаниг авсан бэ гэхээр ерөөсөө өшөө авах гэж авсан гэж бичсэн байдаг. Яагаад өшөө авах гэж авсан бэ гэхээр ерөөсөө тэр одоо тухайн үед компанийх нь одоо эзэн нь Warren Buffett-ийг дорд үзэж те муухай харьцсан. Тийм учраас тэрнээс өшөө авах гэж тэр компаниг нь худалдаж авсан гэж түүхэнд үлдсэн байдаг. Тэгээ одоо өнөөдөр бол мэдээж Berkshire Hathaway гэдэг компани 800 биллион долларын те том бүр концерн болсон, бүр том групп компани болсон. Дэлхийн том амар хөрөнгө оруулалтыг хийдэг тийм компани болсон байна. За тэрнээс гадна Warren Buffett гэдэг хүн 60 гаруй компани эзэмшдэг. За тэрний дотор нь ямар компани гэхээр Duracell гэдэг тийм батарейны компани байдаг юм байна. See's Candies гэдэг тийм хүнсний тийм компани байдаг юм байна. Тэгээ тэрнээс гадна бас галт тэрэгний одоо тийм бас компанитай гинэ. За тэрнээс гадна өглөөний цайнд дандаа McDonald's өглөөний цаг дандаа уудаг. McDonald's руу явахдаа өөрийнхөө хуучин машиныг унаад $2 менютэй идэхүү айлсгүй $3 меню идэхүүгээд биллионер хүн байж долларын юм ингээ хардаг. Одоо тийм сахлах баттай тийм мөнгөндөө доллар болгоныг эргүүлж ингэж хардаг тийм хүн байх нэ. За тэрнээс гадна Coca-Cola-ны донтой Coca-Cola-ыг уудаг. Өдөрт бараг 5-6 Coca-Cola уудаг гэж бичсэн байна. Тэгээд тэрнээс гадна компьютер байхгүй гэж байна, смартфон байхгүй гэж байна. Тэгээд тэрнээс гадна өдөрт ер нь 500 гаруй хуудас ном уншдаг гэж байна. Ерөөсөө өдөрт хийдэг юм зөв ном уншаал тэмдэглэлтлөөл тэгэл ямар компани юу хийж гин, яаж гин, хаана юу хөрөнгө оруулах вэ гэдэг тэр л юм толгойд ингэ байждаг. Тим нэг юм солиорцсон ч гэх юм уу, үлгэр домогч гэх юм уу те хүн байна. Тэгээд бүх цаг үеийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч Warren Edward Buffett гэдэг хүний тухай та бүхэндээ ярилцлаа. Сонирхолтой байсан байж магадгүй. Тэгээд комент хэсэгт бичээрэй. Өөр ямар хүний тухай ярих уу? Ер нь би ийм амжилттай яваа хөрөнгө оруулдаг. Тэгээд яаж хөрөнгө оруулдаг? Хөрөнгө оруулалтын философи нь ямар байдгийг гэдэг ийм нэртэй том ийм celebrity ийм нэртэй хүмүүсийн тухай ийм сурал хий гэж бодоод байгаа. Тэгээд та бүхэнд таалагдчихвэл лайк дараарай. Ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Түр